Сайн байцгаана уу? Та бүхний энэ өдрийн амаараа ангуулсан гайлтгай намайг Чэ Юнсо гэдэг Тангуг их сургуулийн Монгол судлалын танхимын багш байна. Юуны өмнө миний 20 насны бүхэлдээ хамт өнгөрсөн Буйсын Монгол хэл шинжилгээлийн танхимээс зохион байгуулж байгаа Монгол бичгийн үлсийн уралдаанд мэнд дэвшүүлж байгаадаа туйлын таатай байна. Миний бие анх багшлаар байхдаа монгол бичиг сурсан. Анх сурахад орчин цагийн монгол хэлний үгийн бүтээж дуудлагаас жоохон өөр байсан учраас хэцүү санагдсан. Харин нөгөө талаас орчин цагийн монгол хэллэнд хүн гэдэг нэр үгийн олон тооны хэлбэр нь яагаад хүмүүс болох вэ? Бас яв, ир, ор гэсэн үйл үгийн үндсэнд Чэ залгахгүй яагаад Чэ залгдаг болсон бэ гэсэн хариуг монгол бичигээс олж мэдсэн билээ. Түүнээс хойш орчин цагийн монгол хэлийг илүү сайн ойлгож, сайн судлахын тулд монгол бичгийг сурах нь зайлшгүй хэрэгтэй юм байна гэж биеэр мэдэрсэн билээ. Манай Солонгос шавь нар ч гэсэн хичээлдээ сурсан монгол бичгийг ашиглан монгол бичгийн баяр хийж түгээн дэлгэрүүлж байгаа. Миний бие ч гэсэн баг хүүхдүүдэд монгол хэл заахдаа заавал монгол бичгийг танилцуулдаг. Өвөг дээдээс уламжлаж, өнөө хүртэл хадгалж, хэрэглэж байгаа монгол бичгийг гадаад хүн хүртэл сурч байгаа учраас та бүхэн минь агуу монгол хэлний эзэн гэдэг дээрээ бахархаж явахыг хүсэж байна. Та бүхэнд сайн сайхны хүссэн ёрой. Баярлалаа.